1911 он үндэсний эрх чөлөөний хувьсгал 200 гаруй жил үргэлжилсэн Манчжин гүрний ноёрхлыг эцэс болгосон 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төр ёсны үнэртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас хойч үеийн бахархан дурсгал зохих түүх үйл явдал билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж богд Жавзандаа мөнхтгийг хаан ширээнд залсан. Олноо өргөгдсөн Монгол улс нь 5 яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шидэх яам Чинван ханд дорж, Цэргийн яам Эрдэнэ-Далаван Гомсурн, Сангийн яам Түшээд хаан Чагдоржов, Шүүх яам Эрдэнэван Намсраа, дотоод явдлын яам Даалам Цэрэнчим дарын сайдтайгаар байгуулагдав. Тэдний дээр ерөнхий сайдаар Сайн ноён хаан Наман Сүрэнг тавьжээ. Монгол улсын тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ой 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тохиолдож байна. Энэхүү бахархам түүхийг залуучууд бүтээлцэж түүхэн өөрчлөлтийг бий болгож чаджээ. 1921 он ардын хувьсгал 1919 онд Оросын консулын сургуулийн багш Доксмын бодоо консулын нинжийн нууц бүлгэмийг Галийн хорооны түшмэл Солин Данзан зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэм болжээ. 1921 оны ардын хувьсгал нь харийн төрөн гэтэл феодализмыг эсэргүүцсэн ардын ардчилсан хувьсгал байсан юм. 1921 оны ардын хувьсгалын анхны долоо буюу Доксмын бодоо, Солин Данзан, Дамдны Сүхбаатар, Дамбын Чагдоржов, Дансран бэлгийн Доксом, Хорлоогийн Чой болсон Лосол нар нь 1919 онд байгуулагдсан консулын ба зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан юм. Ардын хувьсгал ясны дараа ардын засгийн газрын бүртгэнд орж ажиллацгаасан байна. Энэхүү бахархам түүхийг залуучууд хэлцэж түүхэн өөрчлөлтийг бий болгож чаджээ. 1924 он анхны үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засаглалтай болсон. 17 хоног хүрэлцэн анх дугаар их хурал хэлцэх асуудлаа амжилттай хэлцэж 1924 оны 11-р сарын 26-ны өдөр санал нэгтэйгээр анх дугаар үндсэн хуулийг баталж бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан. Тухайн үед засгийн газрын байрлаж байсан байр одоогийн Улаанбаатар зочид буудлын суурин дээр байсан хийгээд 2 давхар модон байшинд үндсэн хуулиа үлгэдэг болсон төгтөө. Энэ өдөр Монгол улс бүгд найрамдах засаг Азийн орнуудаас анх дөрвөн дэвшин орсон. 2 дугаарт Монгол улс түүхэндээ анх удаа үндсэн хуультай болсон. 3 дугаарт Монгол хүний улс төрийн эрхчлөө гэдгийг анх удаа хуульчлан тунхагласан. Үндсэн хууль батлагдсан үйл явцыг их цохиолж нацагд орж, үжигдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон хүний сэтгэлийг ихэд хөдлөсөн хэмээн дурдан тэмдэглэсэн байдаг. Энэхүү бахархам түүхийг залуучууд бүтээлцэж түүхэн өөрчлөлтийг бий болгож чаджээ. 1990 он ардчилсан хувьсгал 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, ерөнхий зохицуулагчаар Санжаа Сүрэнгийн зоригийг сонгож, анхны цуглаанаа хүүх залуучдын соёлын төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. 1990 оны 2 дугаар сарын 11-нд Ялтын талбайд олон 10 мянган хүн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш улс төрийн шинжилгээ хийх зорилготой холбоо хөдөлгөөн шийдэлээ даран байгууллаа. 1990 оны 3 дугаар сарын 7-ноос Монголын түүхэнд анх удаа улс төрийн үзэсгэлэн зарласан бөгөөд 1990 оны 3 дугаар сарын 10-нд Монгол ардын хувьсгалт намын түүх хорооны улс төрийн төвчөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Ингэснээр Монгол улс хүмүүнлэг ардчилсан хүний эрх чөлөөг дэдэлсэн улс болсон юм. Энэхүү бахархам түүхийг залуучууд бүтээлцэж түүхэн өөрчлөлтийг бий болгож чаджээ. 2011 он залуусын хувьсгал ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн болох шинэ үеийн залуус бид архи талд, тамхи талд, хогтой бохир орчинтойгоо эвлэрсээр байх уу? Хариулт нь мэдээж үгүй. Иймээс бид энэ бүгдийг өөрчлөх ёстой. Өөрчлөлцгөөе. Бахархам түүхийг залуучууд бүтээлцэж байсан. Харин бид яагаад чадахгүй гэж өөрчлөлцгөөе.